За энэ удаагийн сэдв хүндээ хүчний орондох хөдөлгөөн гэсэн сэдв байна. За хүндээ хүчний орондох хөдөлгөөн гэдэг сэдвийг дотор нь үндсэн 3 хэсэгт байна. Нэгдүгээр чөлөө туналт буюу X-тэй шийдсэн бие хөдөлгөөн, хоёрдугаарт хэвтээч шийдсэн бие хөдөлгөөн, гуравдугаарт хэвтээчигт өнцөг үүсгэн шийдсэн бие хөдөлгөөн гэж. За эхнийхийг авч үзье. Чөлөө туналт гэдэг. Тэгэхээр зөвхөн дэлхийн татах хүчний нөлөөгөөр өөр ямар нэгэн эсэргүүцлийн хүчний нөлөөлөл байхгүй дэлхийн төв рүү чиглэсэн ийм хөдөлгөөнийг бол яг нь чөлөө туналт гэж нэрлэдэг. Тэгэхээр зөвхөн дэлхийн татах хүчний нөлөөгөөр явна гэхээр энэ биеийн хурдтгал маань бол яг нь тогтмол. За бид нар G-г бол яг ойролцоогоор 10 м/с квадрат гэж авдаг тийм ээ 981. За ийм тогтмол хурдтгалтайгаар G-г хурцах хөдөлгөөн хийнэ гэсэн үг. Чөлөө туналт гэдэг маань. За тэгэхээр хурдтгал нь тогтмол болчдөг. Тэгээд хөдөлгөөнийх нь өөрөө зүй тогтол маань G-г хурцах хөдөлгөөн гэхээр зэрэг энэ бол бидний өмнөх яг нь шулуун G-г товсох хөдөлгөөний үндсэн тэгштгэлүүд яг адилхан хэрэглэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр энийг бол шууд бичиж болно тийм ээ. Тэгэхээр S тэнцүү B0T нэмэх нь AT квадратыг хуваах нь 2 гэж байдаг. За энийг шууд бичиж чинь гэсэн үг. За хөдөлгөөн маань босоо чиглэлийн дагуу явж байгаа учраас H гэж биччихье тийм ээ. Тэгээд анхны хурд байхгүй. Чөлөө туналт гэдэг бол барьж байгаа дунгаж байгаа учраас анхны хурдгүй B0T гэдэг нь байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр AT квадратыг хуваах нь 2 тийм ээ. Тэрний чинь A маань G болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр GT квадратыг хуваах нь 2 болчихно гэсэн үг. За хурд хугацааны хамаарал. Мөн барьж байгаа тавьж байгаа учраас анхны хурд байхгүй. Тэгэхээр нөгөө хувьс хөдөлгөөний маань хурд хугацааны хамааралч юу гэдэг лээ? BT тэнцүү B0 дээр нэмэх нь AT байдаг. Тэгвэл тэр маань юу болох вэ? BT тэнцүү AT болно. A-гийнхаа оронд G хүчин тэгэхээр GT болно гэсэн үг. За энэ хоёрыг системлээд авч үзэхэд бол чөлөө туналтын бодлогыг бодож болно гэсэн үг. Энэ доотлогыг харахад юу харагдаж байна вэ гэхээр G чинь 10 байж байгаа гэж бодоход 10T буюу чөлөө туналт хийж байгаа биеийн хурд секунд болгонд 10-аар нэмдэг гэсэн үг. Жишээлбэл дээрээс 80 м-ийн өндрөөс одоо 8 секунд турш тодорхой өндрөөс бие тунж ирсэн гэвэл энд яг 8 секунд үржих нь 10 80 м/с гэж хурд нь гарч ийн гэсэн үг тийм ээ. За тэгвэл яг ямар өндрөөс унсан бэ гэдгийг нь олчиж болно тийм ээ. Энд 8-ыг бичлээ. 8 8-ийн 64 10-аар үржээд 640 2 туугаад 320 м. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр 320 м-ийн өндрөөс чөлөө туналт хийсэн бие бол яг нь 8 секундын туршид хөдөлгөөн нь үргэлжлэн тэгээд яг газар мөргөх агшиндаа бол яг нь 80 м/с хурдтай болсон байна ч гэх юм уу тийм ээ. За иймэрхүү ингээд асуудлыг шийдэе. За дараагийн хэсэг нь биеийг X-тэй шийдэх гэж байгаа. Тэгэхээр энэ G хурдтгалын маань чиглэл болохоор яг энэ доошо чиглэлтэй тийм ээ. Яагаад вэ? Хүндийн хүчүүл ямагт дэлхийн төв рүү чиглэсэн байх хэвээр. Тэгэхээр нөгөө хүчний маань чиглэл бие дүүлжлэх хүчний маань чиглэл бол X доошо байна гэсэн. За гэтэл хөдөлгөөн маань яг нь X-тэй шийдэлт гэж байгаа учраас дээшээ чиглэсэн хөдөлгөөн байна гэсэн үг тийм ээ. Ингэхлээр зэрэг бол яг нь бие маань удаашрах хөдөлгөөн хийж эхэлнэ гэсэн үг. Удаашрах хөдөлгөөн хийж эхэлнэ гэсэн үг. За тэгээд анхны хурд B0 тэгээд хурдтгал нь G байгаа. Бусад бүх зүй тогтол нь яг нөгөө G-д хувьсах хөдөлгөөн буюу одоо G-д удаашрах хөдөлгөөний хуулиар явна. Нөгөө B0-тэй хэсэг маань гараад ирнэ. B0T хасах нь AT квадратыг хуваах нь 2 байдаг. Тэр чи юу болох вэ? GT квадратыг хуваах нь 2 болно. Хурд хугацааны хамаарал маань юу болох вэ? B0-оос хасах нь AT байна. Тэгэхээр B0-оос хасах нь GT болно. За энэ бол X-тэй шийдсэн тохиолдолд хөдөлгөөний тэгштэл ингэ бичиж байна гэсэн. За бусад нөгөө график дүрслэл юмнуудын хувьд бол яг нь яг бидний нөгөө түрүүчийн хувьс хөдөлгөөн дээр G-д хувьс хөдөлгөөн дээр ярьсан бүх юм маань давтагдаад яригдан. Тэгээд нөгөө ном сурах хүчин дээр маань зам гэдгийн оронд H бичигдээд явж байгаа шүү дээ, тийм ээ. Хурдтгал нь бол бүр илүү амархан болчихж шүү дээ. Ерөөсөө л янз бүрийн хурдтгал байхгүй. Зөвхөн G хурд дээшээ явахад удаашрах хөдөлгөөн, доошоо явахад хурцах хөдөлгөөн. Тэгээд биет яах нь X-тэй шийдэгдсэн бие дээшээ явахдаа хэдэн секунд зарцуулна, буцаад унж ирэхдээ мөн 40 секунд зарцуулна. Дээшээ ямар хурдтай шийдэгдэнэ? Яг газар мөрөх агшиндаа буцаад тэр хурдаараа ирнэ. Гагцхүү хурдны чиглэл хөдөлгөөн эхлэхэд дээшээ байсан бол унж ирэхэд хурдны чиглэл доошоогоо олно, тийм ээ. За тэгээд энэ дээр бол яг сүүлд энерги ярихаар бол энерги хадгалагдах хууль эднэрийг ингээд яриад явж болно гэсэн. За дараагийн тохиолдол хэвтээч хичээдсэн бие хөдөлгөөн. За энэ ямар хөдөлгөөн бах вэ гэхээр биеийг тодорхой өндрөөс за одоо ямар ч үстэнд за энэ тодорхой өндрөөс ингээд яг хэвтээ чиглэлийн дагуу нэг анхны хурд өгөөд унгая гэж тийм ээ. За ийм H өндрөөс биеийг нислаад унгая гэж. За ийм давцан дээрээс унгасан байна тийм ээ. За энэ хөдөлгөөнд бол бид нар одоо амьдрал дээрээс мэднэ. Ямар шохон тарихтаар хөдөлгөх гэхээр ингээд газарт унана. За энэ тохиолдолд хөдөлгөөнийг судлахдаа яг энэ бие давцангаас салж байгаа энэ хэсэг байна тийм ээ. Энэ дээрээс ингээд координатын тэнхлийг татаад ийшээгээ x тэнхлэг гэж бодъё, ийшээ y тэнхлэг гэж бодъё. За ийм хөдөлгөөнийг судлахдаа ийм харилцан бэрхэмдэглэлээр хоёр тэнхлэгийн дагуу үл хамаарах хоёр хөдөлгөөн болгон салгаж авч үздэг. За хэвтээ чиглэлийн дагууд анх эндээс тодорхой B0 хурд өгөөд орхилоо тийм ээ.
агаар эсэргүүцэл янз бүрийн юмыг тооцохгүй гэвэл хэвтэй чиглэлийн дагуу ямар нэгэн хүчний үйлчлэл байхгүй байгаа юм тийм ээ. Тэгэхээр хүчний үйлчлэл байхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ хурдыг өөрчлөх хүчээр шалтгаан байхгүй гэсэн үг. Ингэхлээр зэрэг хэвтэй чиглэлийн дагууд энэ хөдөлгөөн маань B0 хурдтай жиг хөдөлгөөн болоо явчихж байгаа. Тэгэхээр яг энэ одоо давцангаас салах цэгээс энэ хүртэл тийм ээ одоо хэвтэй чиглэлийн дагуу ямар зайд шилжих вэ гэсэн үг. За нөгөө талаас энэ координатынхаа тэнхлэг дээр харах юм бол координат гэсэн үг тийм ээ. За энэ бол B0-ыг үржүүлэх нь Т болоо явчихна. B0-ыг үржүүлэх нь Т. Яагаад вэ? Хэвтэй чиглэлийн дагууд хурд өөрчлөгдөхгүй. За Y тэнхлийн дагуу босоо чиглэлийн дагуу энэ ямар хөдөлгөөн хийх вэ гэхээр энд зөвхөн яг хүндийн хүч mg л үйлчлэнэ. Өөр ямар нэгэн хүч байхгүй. Агаар эсэргүүцэл тооцохгүй. Тэгэхээр зэрэг босоо чиглэлийн дагууд бол энэ биет яах нь зөвхөн хүндийн хүчний нөлөөллөөр хөдлөнө гэсэн үг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нөгөө түрүү чи ярьсан чөлөө туналттай маань яг адилхан болчихж байна тийм ээ. Зөвхөн дэлхийн татах хүчний нөлөөгөөр явна гэхлээр. Тэгэхээр энэ А шүндэр гэдэг юм маань юу гэж тодорхойлогдох вэ? А шул G-тэй квадратыг хуваах нь 2 гэж тодорхойлогдсон. За энэ хоёр тэгштэглийг авч үзээд асуудлыг шийднэ. За энэ дээрээс яах вэ? Хугацаагаа олчиж болж байна. Хэрвээ одоо энэ B-ийг шийдсэн өндрөө анх мэдж байгаа гэж үзвэл тийм ээ. Тэгэхээр эн чинь язгуур дор 2А шиг хуваах нь G болно тийм ээ. 2А шиг хуваах нь G болно. За энэ хугацаагаа хаана авцараа тавьчих вэ? Энд авцараа тавьчихвал тусгалын зайгаа олчиж болно. За мөн одоо энэ хоёрыг тийм ээ. Энийг X координат гэж үзээд энийг Y координат гэж үзчих юм бол яах вэ? Координат хугацааны хамаарлууд нь гараад ирнэ. Одоо нэг сонирхолтой юм нь юу гэхээр хэвтэй чиглэлийн дагуу хурд хэвээрээ байгаад байна гэсэн. А босоо чиглэлийн дагууд болохоор чөлөө туналтын хуулиар явна гэхлээр зэрэг хурд маань бол яах нь Y тэнхлэгийн дагуу өөрчлөгдөнө гэсэн үг. За энэ BY гэж. Энэ бол ямар хуулиар явах вэ? G-тэй хуулиар явна. За ингээд хөдөлгөөн ихэснээс хойш одоо нэг тодорхой цэг дээр тийм ээ. Энд ч гэдэг юм уу. B-ийн хурдны тухай сонирхыг гэвэл хэвтэй хурд маань бол яах вэ? B0 хурд хэвээрээ байна. За энэ хүртэл нэг тодорхой тай хугацаанд явж ирсэн гэвэл ийшээгээ яах вэ? G-тэй гэсэн шинэ хурд бий болсон байна. Чөлөө туналтын хуулиасаар G-тэй гэсэн шинэ хурд бий болсон байна. Тэгэхээр одоо яг энэ унжоо биеийн хурд гэж юу хэлэх вэ гэхээр хэвтэй чиглэлийн дагуу ийм байдаг, босоо чиглэлийн дагуу ийм хурдтай байдаг. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Энэ хоёр векторын нийлбэр гэсэн үг тийм ээ. За энэ бол B одоо биеийн ерөнхий хурд гэсэн үг тийм ээ. За ингээд тарихторын дурын зэгт ийм маягаар бол хурдны төсөөллийг зурж болно. Ингэхлээр зэрэг биеийн ерөнхий хурд гэдэг маань яах нь вэ? Вектор нэмэх дүрмээр бодогдно хоорондоо 90 градус өнцөг үүсгэсэн учраас Пифагорын теорем хэрэглэнэ. За ингэхлээр B ерөнхий хурд гэдэг бол язгуурын дор B0-ийн квадрат нэмэх нь юу болох вэ? Босоо чиглэлийн дагуу G-тэй тийм ээ. Тэгэхээр G-тэйгийн квадрат гэдэг. За ийм болоо ороод ирж байгаа. За ингээд харахаар зэрэг энд маань Т-ний одоо ингээд дурын агшинд бол энд Т-г орлуулад хурд хугацааны хамаарлыг гаргаад ирж болж байгаа гэсэн үг тийм ээ. За яг эцсийн зэгт энд ямар болох вэ гэхээр энд мөн л яах вэ? B0 хурд маань байдгаараа байна. Харин босоо чиглэлийн дагууд бол яах вэ? Нөгөө хурд маань нилээд их болчихсон ингээ байж байна тийм ээ. За дахиад яах вэ? Ингээл векторийнхээ дүрм ёсоор энд бол яаж байна? B0 хурд маань энд BY одоо эцсийн хурд болно тийм ээ. За ингээд тэгээ энэ хоёрыг нэмэхээр зэрэг энд бол B ерөнхий эцсийн хурд болно гэсэн үг. За ингэж гарч ирнэ. Тарихторын дурын цэгт бол энэ маягаар яах нь хурдыг тодорхойлж болно гэсэн үг. За яг энэ зураглалыг ингээ харахаар зэрэг бол анх энд бол яасан байна вэ? B0 хурд өгсөн. Тэгээд тодорхой өндөрт байсан гэхээр яг энэ давцангаас салах агшинд бол потенциал нэрэгч байна, кинетик нэрэгч байна тийм ээ. За ингээд доошоо яваад төгсгөлийн цэг дээр ирэхэд яг газар мөргөх агшинд бол яаж байна? Хурд бол бодитойгоор ихссэн байгаа үстэй тийм ээ B0-оос. Тэгэхээр энд энерги хадгалагдах хууль яаж биелж байгаа юм бэ гэхээр мэдээж кинетик энерги нь ихссэн харагдаж штэ тийм ээ. Тэгэхээр нөгөө mgh гэсэн потенциал энерги маань юу руу шилжсэн байх нь вэ? Кинетик энерги рүү хувирсан байх нь штэ тийм ээ. За ингэж харагдана гэсэн үг. За энэ L H2-ийн хооронд бол яах нь вэ? X координат, Y координатыг тавиад координат хугацааны хамаарал гэсэн график дүрсэлж болно. За мөн яах вэ? Босоо чиглэлийн дагуу хурдны график дүрслэгдэж болно. Хэвтэй чиглэлийн дагуу хурдны график дүрслэгдэж болно. Эдгээр бол яг нөгөө өмнөх жигд хувьсах хөдөлгөөн дээр график яаж дүрсэлж байсан яг тэр утгаараа дүрслэгдэнэ гэсэн үг. За дараагийн сэдв хэвтэй чигт өнцөг үүсгэн шийдсэн биеийн хөдөлгөөн. За энийг зураглаад харъя. Тэгэхээр хэвтэй чигт өнцөг үүсгэн шийдсэн бие гэдэг бол нэг тодорхой альфа өнцгөр B0 хурдтайгаар биеийг шийднэ гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ бол хэвтэй хавтгай. За энэ үед тохиолдолд хөдөлгөөний тарихтор бол нэг ийм парабол хэлбэрийн болно. За энд бол яах вэ? Агаар эсэргүүцэл юмыг тооцохгүй гэж үзнэ. Босоо чиглэл, хэвтэй чиглэл гэсэн юм харилцан бүрхэн төхлөөр хоёр тэнхлэгийн дагуу үл хамаарах хоёр хөдөлгөөн болгож авч үзнэ. За одоо яг шидэгдэх үед, бит эндээс шидэгдэх үед хурдны вектор B0 энэ дүрслэгдэж байна тийм ээ. Тэгэхээр бид нар вектор дээр ярьсан ёсоор хурдныхаа векторыг яах вэ? Хоёр тэнхлэгийн дагуу парекцлноо. За энд бол B0 x болно. За ийшээ ингээд татахаар энд юу болох вэ? B0 Y болно. За ингээд бол хөдөлгөөн нь хоёр салгачиж байгаа. Хэвтэй чиглэлийн дагууд ямар нэгэн хурд өөрчлөгдөх шалтгаан байхгүй, хүч үйлчлэхгүй. Тэгэхээр хэвтэй чиглэлийн дагуу бол B0 хурдтай жигд хөдөлгөөн. Босоо чиглэлийн дагууд болохоор зэрэг B0 Y гэсэн анхны хурдтай
B0Y гэсэн анхны хурдтай x-тэй шийдсэн бие хөдөлгөөн болж хөрч байгаа. За хурдныхаа утгуудыг олоод үзье. B0x гэдэг бол яг уу B0-ыг үржих нь энд гурвалжин үүсэж байгаа тийм ээ. Өнцгийн налсан катетар гэж байна тийм ээ. Тэгэхээр бол юу болох вэ? Косинус альфа болно. За B0y маань юу болох вэ? Өнцгийн эсрэг катет байна тийм ээ. Тэгэхээр B0 синус альфа болно. За энэ хоёрыг санаад авчих хэрэгтэй. Тэгээд ийшээ жиг хөдөлгөөн, ийшээ x-тэй шийдсэн бие хөдөлгөөн болно гэж. За хэвтэй чиглэлийн дагууд хаана очиж унах вэ? Тусгалын зай гэж тийм ээ. За энийг тодорхойлъё гэвэл яах вэ? L тэнцүү. Жиг хөдөлгөөн юм чи яах вэ? Энийг л хугацаагаар үржиж чинь үстэй тийм ээ. B0x нийт нислэлтийн хугацаагаар үржиж чинь. Хэрвээ бид нар хугацаагаа олчих юм бол B0x маань бол яах нь энд олдсон байж байгаа. Тэгээд энд бол бодлогоо асуудлаа шийдэхдээ бол яах нь альфа өнцөг B02-ыг бол мэдэгдэж байгаа гэдээ үзэж штэ тийм ээ. За босоо чиглэлийн дагууд яах вэ гэж. Энд тооллоо их байгаа. Дээшээ y координат явж байгаа тийм ээ. Тэгээд координат хугацааны хамаарлыг бичээд үзье тийм үү. Тэгэхээр y координат хугацааны хамаарл гэдэг бол B0 y t хасах нь g-тэй квадратыг хуваах нь 2 бол. За энэ бол босоо чиглэлийн дагуу координат хугацааны хамаарлал. Y координат хэрвээ тэг болдог газар байх юм бол бид нар энийгээ мэдж байгаа, g-гээ мэдж байгаа учраас хугацааг олох боломж байна тийм ээ. Өөрөөр хэлбэл ямар хугацаанд y координат нь тэг болдог вэ гэж. За зургаас харъя. Y координат бол яг анх шийдэх үед тэг болно. Мөн яах вэ? Яваад яг газар унах агшинд бол яах нь дахин y координат тэг болно. Тэгвэл энэ y координатыг тэг болгодог хугацааг олоод үзэх юм бол нэг бол энэ байрлал гарах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ гэдэг бол яах вэ? Яг хөдөлгөөнийг судалж эхэлж байгаа хугацаа тэг мэдээж тэг дээр тэг ингээд болж байна тийм. Одоо тэгвэл дараагийн шийд нь бол яах нь нислэлтийн хугацаа буюу нийт хугацааг олох боломж олгож байна тийм ээ. Y тэнцүү тэг гэдэг нь. За эндээс y-ийг тэг болгохоор шууд энэ хоёр тэнцэн тийм ээ. B0y үржих нь t тэнцүү g-тэй квадратыг хуваах нь 2 болно. За энэ t бол хураагдана. Одоо тэндээс t-г олж болж байна уу? T тэнцүү. Энийг наашаа гаргаж үржин 2B0y хуваах нь g гэсэн үг. B0y гэдэг маань юу вэ? 2 энэ дээр байж байгаа тийм ээ. B0 синус альфа хуваах нь g. За энэ хугацаа бол нийт одоо нислэлтийн хугацаа гэж нэрлэгддэг. Манайд B0 байгаа, альфа байгаа. Тэгэхээр бодоод олчих болж байна гэсэн үг тийм ээ. За ингээд бол яаж вэ? Бид нар нислэлтийн хугацааг тодорхойлчих чаа. Нислэлтийн хугацаа тодорхойлогдчихоор зэрэг энд орлуулж бичээд юугаа гаргачих вэ? Одоо энэ анх шийдэгдсэн зэгээс ямар зайд унах вэ гэдгийг гаргачих болно. Энийгээ тусгалын зай гэж нэрлэдэг. За L тэнцүү. За 2 B0 ингээ яра. Энэ дээр B0x байгаа шүү дээ. Тэгэхээр энд B0x орлуулаад тэгэхээр B0-ийн квадрат болно. Тэгээд косинус альфа синус альфа хуваах нь g болно. За энд нэг жижигхэн тригонометрийн хувиргалт хийгээд юу болох вэ? 2 косинус альфа синус альфа гэдэг бол синус 2 альфа болдог. Тэгэхээр B0 квадрат синус 2 альфа хуваах нь g. За ингээд юутай болчихж байгаа. Хэвтэй чиглэлийн дагуу ямар зайд тусах вэ гэдэг нь тодорхой гараад ирж байна. За ингээд бол үндсэн хоёр хэмжигдэхүүн сонирхож юм олчлоо тийм ээ. За өшөө бас нэг ийм юм сонирхож болох юм. Энэ ер нь шидэгдсэн бие маань яваад хамгийн ихтэй ямар өндөр төөрд юм бэ гэж тийм ээ. За дэхийн тулд яах ёстой вөхөр энэ y координатаа сонирхно гэсэн үг тийм ээ. Энэ y хамгийн ихтэй хэд болд юм бэ гэж. Тэгэхээр би энд агаарын эсэргүүцэл янз бүрийн юм байхгүйгээ тооцчихж байгаа учраас яана гэсэн үг. Замын хагас дээр л яах нь хамгийн их утгаа авахаар харагдаж штэ. Тэгэхээр замын хагас дээр гэдэг чинь нийт хугацааныхаа тал дээр гэсэн үг тийм үү. Тэгэл энэ y координатынхаа яах нь энэ хугацааны оронд энэ олсон за энийг нислэлтийн хугацаа гэж тийм. Нислэлтийн хугацааныхаа хагасыг бичих юм бол яах нь энэ y координат гэдэг чинь юуг заах вэ? Хөрөлтийн хамгийн өндрийг гаргана тийм ээ. За энэ дээр шууд бичиж явуучих уу. H максимум гэдэг бол B0y гэдгийнхээ оронд яах нь тэрийгээ шууд орлуулаа бичнэ. За B0 y гэдэг маань B0y гэдэг чинь B0-ыг үржүүлэх нь синус альфа тийм ээ. За үржих нь хугацаа байгаа. Энэ хугацаа гэдэг чинь манай нислэлтийн хугацааны хагас. Тэгэхээр энийг 2 тугаана гэсэн үг үз. Тэгэхээр энийг 2 тугаахаар энэ 2 нь алга болоод дахиад юу болж байна? Үржүүлэх нь B0 синус альфа болж байна тийм ээ. Хуваах нь g. За юм болно. Хасах нь g-г хуваах нь 2. За энэ гишүүнийг урагш нь авчина. G-г хуваах нь 2. Үржүүлэх нь хугацааны квадрат байгаа тийм ээ. Хугацааны квадрат гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ хугацааны хагасынхын квадрат гэсэн үг. Тэгэхээр энэ 2 байхгүй шүү дээ тийм ээ. Ингээл энэний квадрат. Тэгэхээр B0-ийн квадрат синус квадрат альфа хуваах нь g квадрат болно. За энэ хоёр урагдаад T
Тэгээд харахаар зэрэг энд мөн адилхан яах нь B0-ийн квадрат синус квадрат альфа болж байна тийм ээ. За энэ дээрээс шууд биччихв. H максимум тэнцүү. B0-ийн квадрат синус квадрат альфаг хуваах нь G-гээс хасах нь тэрийг хуваах нь 2 байна тийм ээ. Тэгэхээр шууд юу болж байна? B0-ийн квадрат синус квадрат альфа хуваах нь 2G болж байна. За ингээд нислэлтийн хугацаагаа тодорхойлсон, тусгалын зайгаа тодорхойлчихсон, хөөрөлтийн хамгийн хөндрөө тодорхойлчихсон. За энэ гурвыг ном сурах хүчиг юмн дээр бол нислэлтийн хугацааг олох томьёо, тусгалын зайг олох томьёо, хөөрөлтийн хамгийн хөндрийг олох томьёо гэдэг ингээд 3 томьёо болгоо бичсэн байдаг. Тэгэхээр энэ самбарт байгаа бичиглэлээр бол бид нар яаж яана? Энэ үндсэн 3 томьёогоо гаргалгаа хийж үзлээ гэсэн үг. Гаргалгаа хийж үзлээ гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ зайнуудыг олох ямар ач холбогдолтой юм бэ гэхээр жишээлбэл спортын тэмцээн байж болно тийм ээ. Зээрэнцэг шидэлт, бөөрөнцэг шидэлт, жад шидэлт гэдэг. Тэгэхээр тэр бол мэдээж яах нь хүний өөрийн тэр шидэж байгаа юмдаа өгч чадах хамгийн дээд хурд бол тодорхой B0 байна. Тэгээд нөгөө талаас юунаас хамаарах гэдэг байна. Өнцгөөс хамаарах гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг гараас гарахад нөгөө жад маань нөгөө зээрэнцэг маань хэдэн градус орчим байвал хамгийн хол явах юм бэ гэж тусгалын зай. Жад шиднэ гэдэг чинь одоо хамгийн хол шитгэл хуралдаан шүү дээ тийм ээ. За энэ дээрээс яах нь энэ альфа нь ямар үед хамгийн их байх вэ гэдэг. Ингээд ийм бодлого гараад ирж болж байна тийм ээ. Тэгэхээр зүгээр одоо энэ дээр харж байгаа шийдчих болох уу? Альфагаас хамаарч байна. Тэгэхээр B0 бол яг нэг тодорхой утга хүрнэ тийм үү? Тэгээд энэ L хамгийн их утга авахын тулд яг энэ синус 2 альфа гэдэг хамгийн их утга авах хэрэгтэй. Тэгэхээр энэ чинь хамгийн ихтэй хэд байх хэрэгтэй? Синус функц маань 1 гэсэн утга авах хэрэгтэй. Тэхийн тулд энэ арын өнцөг хэд вэ? 90 градус болох хэрэгтэй болж байна. Тэгэнгүүт 2 альфа нь 90 градус гэдэг чинь альфа өнцөг маань хэд байх нь? 45 градус. Тэгвэл альфа 45 градус үед нөгөө тусгалын зай маань яаж гэнэ? Хамгийн их утга авах нэ гэд. За ингээд самбар дээрх юм эргээд нэг харвал x-тэй шидсэн бие болон чөлөө туналт. Энэ бол хэвтээч шидсэн биеийн хөдөлгөөн. За энэ бол хэвтээчигт өнцөг үүсгэн шидсэн биеийн хөдөлгөөн. За одоо эдгээрийг бодит хөдөлгөөнт үзүүлэн дээр хараад үнэхээр яг одоо ийм хөдөлгөөн хийд юм уу яадын тэрийг авч үзье. За хэвтээч шидсэн биеийн хөдөлгөөн явагдаж байна. За нэг төр зогсоогоод харъя. За хэвтээч шидсэн биеийн хөдөлгөөн бол яг нь хэвтээ чиглэлийн дагууд жиг хөдөлгөөний хуулиар босоо чиглэлийн дагууд бол чөлөө туналтын хуулиар явна гэсэн тийм ээ. Тэгэхээр зэрэг яг нөгөө биеийн шидэгдсэн цэгээс нэг биеийг доош нь чөлөө туналт хийлгээд нөгөө шидэгдсэн биеийнхээ хөдөлгөөнтэй харьцуулан харахаар зэрэг энд яаж байна? Яг хугацааны агшин бүртүүл яаж байна? Нөгөө хоёр маань босоо чиглэлийн дагууд яг ижил зам туулаад байна тийм ээ. За юм байдаг. За дахиад нэг харъя. За энэ бол хэвтээч шидсэн биеийн хөдөлгөөн яг бодиттойгоор ажиглагдж байгаа нэ. За дараагийнх нь одоо нисдэг биетээс юм уу тийм ээ онгоцноос ч гэдэг юм уу биетийг унгая гэж. Тэгэхээр энд явж байхад онгоцноос биет унна гэдэг маань нөгөө онгоцноос унгаж байгаа бие бол онгоцтой хүний хувьд бол харьцангуйгаар доошоо унж байгаа мэт боловч дэлхийдээ харьцангуй тооллын системд бол яах нь яг онгоцны хурд ямар байна? Тийм хурдаар хэвтээч шидэгдэж байгаатай яг адилхан. Тэгэхээр одоо яг нэг хэвтээ чиглийн дагууд онгоц хаана явна? Нөгөө биет маань яг доор яг нэг тэнд явж байна гэсэн энэ санаа, тийм ээ. За тэгэхээр бол яг нэг босоо чиглийн дагууд ижил координаттай явдаг. Тэгвэл онгоцноос хаяжхад онгоц хаашаа одоо хэвтээ чиглийн дагууд ямар координаттай цэг дээр явж байгаа нөгөө унсан бие яг ижил цэг дээр явж байна гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За хэвтээчт өнцөг үүсгэн шидсэн бие. За энийг ажиглаад харъя. Тэгэхээр хэвтээ чиглийн дагуу хурд маань бол яг нь хугацааны бүхэл агшинд тогтмол байна. Харин босоо чиглэлийн дагуу бол яаж байна? Нөгөө B0Y гэж бид нар түрүү олсон тийм ээ. Тим хурдтай x-тэй шидэгдсэн бие гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө x-тэй шидэгдсэн биеийн хөдөлгөөний хурд хугацааны хамаарлын график ямар байдг вэ? Яг л тэр ясаар зурагдана гэсэн үг тийм ээ. Тэгэхээр B-Y хурд бол яаж яана? Эхлээд дээшээ явлаа, удаашрлаа. Тэгэхээр энэ хугацаа гэдэг бол нөгөө манай нислэлтийн хугацааны хагас гэсэн үг тийм ээ. Яг хөдөлгөөний хагас хугацаа. Тэгээд энээс цааш дахиад одоо яаж яана? Доошоо унах хөдөлгөөн үргэлжилж байна гэсэн үг тийм ээ. Ингээд хурдсаа явна. За дахин нэг харъя. За энэ дунд зогсоогоо харахад бол хэвтээ хурд энэ шар векторын уртыг ажиглаад байгаараа энэ бол яг хэвээрээ байна гэсэн үг. Гэтэл энэ босоо вектор энийг арай улаан шаргалдуу зурагдсан вектор бол яаж яана? Богиносод явна. За явлаа.
Хөөрөлтийн хамгийн дээд цэг дээр ирэхэд бол нөгөө босоо чиглэлийн хурд бол яах хэвээр тэг болно. Тэгэхээр ерөнхий хурд буюу одоо тэр цаад нөгөө зурагдчихсан улаан вектороор зурагдчихсан хурд маань яг хэвтэй хурдаараа тодорхойлогдоод ирнэ. Ингээд хөөрөлтийн дээд цэгээс өнгөрөнгүүт яах хэвээр босоо чиглэлийн хурд доошогоо чиглэлтэй болоод ингээд дахиад ихсэж эхэлнэ. За ингээд хоёр векторыг нэмэх дүрмээс орвол ерөнхий хурд маань ингээд гарч ирнэ гэсэн үг. За хэд хэдэн янзын өнцгөр шидэж үзэхэд тусгалын зай ямар байх нь вэ гэж 15, 30, за одоо 45 градусаар шидлээ. За 60 градусын өнцгөр шидлээ. За энэ дээр нэг төр зогсоо гарч. Тэгэхээр бид нар түрүү нөгөө самбарт ярьж байхдаа 45 градус бол хэвтэй чиглэлийн дагуу буюу одоо тусгалын зай хамгийн их байх өнцөг гэж тодорхойлсон. Энэ маань бол яаж вэ? Зөв байсан байна тийм ээ. Одоо энэ үзүүлэн дээр саргат бол. За тэгээд энэ ерөнхий одоо зүгээр энгийн утгаараа ч гэсэн ойлгомжтой тийм ээ. Өнцөг ихсээд байвал энэ чи явандаа 90 градус болохоор юу болж хувирах вэ? X-тэй шидсэн биеийн хөдөлгөөн болж хувирна. Тэгээд буцаад ямар цэгээс шидсэн тэр шидсэн зэгтээ буцаж ууж ирнэ гэсэн үг тийм ээ. За өнцөг хэрвээ багасаад байвал яах вэ? Сүүлдээ үндсэндээ яах вэ? Хэвтэй чиглэлийн дагуу шилжихгүй дэр чинь шууд газар дээгүүр үрэлтийн одоо гулс хөдөлгөөн мэт болчихно шүү дээ тийм ээ. За нэг харчаа. Тэгэхээр энэ бол яаж вэ? Дахиад нэг хэлчихэд хэвтэй чиглэлийн дагуу бол жигд хөдөлгөөний хуулиар явна. Босоо чиглэлийн дагууд бол X-тэй шидсэн биеийн хөдөлгөөний дагуу явна гэдэг. Ингээд ийм хөдөлгөөнийг бол яаж вэ? Харилцан перпендикуляр тэнхлэг дээр үл хамаарах хоёр хөдөлгөөн болгоод задлаад судалж чинь гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингээд энэ задаргаагаа ашиглаад бол яаж вэ? Томьёоныхоо гаргалгааг хийчихэж байна гэсэн үг. За ингээд цааш хөдөлгөөн бол яг адилхан болно тийм ээ. За ингээд хүндийн өвчний орондох хөдөлгөөн гэсэн сэдв өндөрлж байна.